За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт ингээд эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн хөзөр дэлгэлт дээрээ энэ 7 одоо дараа 7 хоногт ямар хуу байх уу, голдуу юу тохиолдох вэ те? Юун дээр анхаарах уу гэдэг одоо талаар одоо хөзөр дэлгэх болно. Юу яасан? Миний Монголын түмэн хайрт үзэгч нараа. Одоо би энэ видео баг гарч явах үед би баг Монголд бууж явах байхаа. Ямар ч үсэн 2003-7 хоног байна. Тэгээд тэр хоорондоо бас нэг уулзаж үзүүлэх юм уу, яа харуулхан байвал үзүүлээрэ. Эсвэл бол мөн өөр тийм хамтарч ажиллах юм сонирхолтой байвал холбогч болно шүү гэдэг бол хэлмээр байна. За тэр чих тэгээд одоо 3 хөзөр байна. Хайр, зоосны хатан, хипрон буюу хамблам. Энэ 3 хөзрүүдээ аль нь өөр чинь нөлөөлөх тус чинь тэр нь одоо байж болно. Яг хуу 2 хөзөр бас байж болно шүү. Ер нь бол аль алинд бол болдгийм. За ингээд 3 2 1 сонсон гэж найдаж байна. Эхний хөзөр лүүгээ орцгоё. За эхний хөзөр маань дурлагсад ойлгомжтой. За ингээд их гоё ингээд дээрээ сахиус тэнгэрүүд энэ хоёр хүний те гэрэлтийг баталж штэ. За ингээ энэ гэрэлцгээе гэд. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоногт бол таны хувьд за ёстой 2 3 утгаараа байгаамаа. Эхнийх нь тодорхой хэмжээнд бас хайр дурлал, найс нөхөд, хүмүүсийн харилцаа тий дотны хүмүүсийн харилцаа. Гэтэ дотн нэхэр зөөр нэг юм одоо ажил төрөл биш. Ер нь нэг юм дотносох харилцаатай хүмүүст бол одоо их гоё тийм учралтай, одоо амттай, шимттэй гэж ярьдаг штэ. Бас тийм амт болгон сайхан биш штэ. Одоо янз бүрийн амттай гэсэн үг. Бас нэг одоо догдолж болно, эсвэл фейлдж болно. Нэгсэндээ ерөнхийдөө энэ 7 хоногт бол та хүмүүстэй их гоё ойрхон байх юм байна. Тэр дундаасаа бас дотны ч юм уу, эсвэл хайрдуул ч юм уу, эсвэл дотны найзууд ч юм уу те. Үгүүдээ ихэд нэг юм өмнөх X mix ч юм уу нэг тийм гарч ирээд өөр чинь амьдралаас жоохон орж ирэх. Үгүй бол одоо өөрийнхөө дотн байгаа хүмүүстэйгээ тийм бүр ингээд төвшин нэмээд одоо харилцаа гоё үүсгэх ч юм уу. Эсвэл удаан ингээд харж авсан хүнтэйгээ одоо нэгдэх ч юм уу. Ер нь бол нэг тийм эсрэг хүмүүс юм уу дотны хүмүүстэйгээ бас уулзах тийм уулзрах төвшин нэмэх левел ахих тийм юм бол гарч иж байна нэгт. Хоёрдугаарт энэ чинь дан ганц хайр маягаар л яаж болохгүй. Энэ талаар ингээ харахаар энэ чинь бас баланстай буюу ер нь нэг юм хүмүүс тал дээр ажил төрлийн тийм харилцаа холбооч юм. Ер нь нэг юм хүмүүстэй харилцсан тал дээр их гоё тийм баланстай олон юм барьж чадсан, олон зүйлийг бас амжуулж чадсан. Ер нь нэг юм хүнээр манифест хийвэл их өндөр үр дүнтэй 7 хоног байж үгэж байгаа юм. За хайр байж болно. Эсвэл одоо явж бүтэхгүй байгаа нөхөр ихнэр байж болно. Ээж аав байж болно. Эсвэл одоо ажил төлөө туслах юм эсвэл дарга маргаах юм манифестж болно. Даргатайгаа ойрхон байж эсвэл дарга нь одоо энэ юм хийж тусч өгөөс гэж юм те. Тэр тал дээр манифест хийхэд яхад бол их үр дүнтэй байх юмаа гэж гарч ирж байна. За 3 дугаарт юу байгаа юм? Өөрчөө амьдралаа сонголтыг өгч байна. Ер нь бас нэг тийм хүн талаас л та яг ер нь мэдээж энэ 7 өдрийн сөрөл хүн. За юу. Гэхдээ яг энэ хүнтэй за хүн хэр заавал хайр дурлал байхаггүй шүү дээ. Ажил төрөлч вэ, эсвэл ажлын газар юмч вэ, эсвэл те бизнесч вэ, хайрч үж болно шүү дээ бас. Энэ хүнтэй ер нь ингэж удаан ажиллаад эсвэл энэ газар энэ хүний дор удаан ажиллах юм эсвэл энэтэй удаан зөв юм бизнес хийх юм уу те. Тэр ер нь зөв үү? Буруу юу? Эсвэл энийг ингэ яваад их нь бас зөв үү те. Нэгсэнд тэр талаасаа бодж үзээч. Энэ хүний нэг одоо тантай ойрхон дотн байгаа. Эсвэл тантай одоо чухал харилцаанд байгаа. Эсвэл танд өртөө байгаа юм ч юм уу те. Энэ хүнтэй би ингээд зөөлөн хандаад байх уу? Эсвэл хатуу хандаад байх уу? Ер нь яг одоогор ингэж яваад байх нь зөв буруу гэдэг хандлагыг одоо баг энэ баг хамгийн чухал нь баха. Таны хийгээчийг сонголт хийж байна. Тэгэхгүй бол за энийг хар. Одоо эмэгтэйгийн талд бол могоо нэг библиэр гардаг шүү дээ нэг могоо жимсгүүдэг. Эрэгтэй талд нь шатж байгаа мод байгааз. Нэгсэндээ энэ хоёр ч бас ингээ гоё боловч бие биедээ бас сайн ч мараа нийлэн муу ч мараа нийлэн. Гэтэл хүн юу байхгүй юу? Сайн нь хардаа уртл хардаг байхгүй юу? Уртлын гоёх бие хамаагаа хардаг байхгүй юу? Тийм учраас ер нь л өөрөж асуугаад байна. Та нэг тийм
хүмүүстэй харилцаатай шийдвэр гаргахдаа дутуу ерөнхий өнгөц шийдвэр гаргадаг юм биш үстэй. Тэрний оронд яг нэг тийм часгийсэн гүнийг харсан алстай хэрэгцээтэй шийдвэрийг ер нь гаргаач эсвэл манифест хийгээч гэдэг зүйлийг тань ингээд хэлж байна. За хоёр дахь нь нэг талаас ингээд лаг байж байгаа чинь дөрвөн аяга. Аяыг бол мэдээж одоо мэдрэмжийг илэрхийлдэг хөзөр байгаа. Бараг л хүмүүс мэддэг болж байгаа доо тоглоом гэнэ. Тэгэнгүүт хардаа огор ингээд гоё мэдрэмж ингээ өгье бүгээд цаанаас нь яваад байгаа хэрнээ нөх хүнийг л тоохгүй гоц наадгарч яасан гэдэг маягтай юу байгаад байна. Тодорхой хэмжээнд баг зэргийн эмо байх, бодол давтах юм байгаад байна. Нэг талаас ингээ амьдрал тань руу аюулгүй тийм бэлэг юм явуулах их болно. Нөгөө талаас таны амьдралаас мэдрэмж чинь нэг л жоохон явцгүй ч юм уу те. Яг нэг хэлээ л та. Одоо ийм байх ерөн шаардлагач байна уу? Эсвэл одоо ингээд ер нь нэг ийм амьдралаас жоох нэг тийм уйдах, цалгардах, хийх юм олохгүй байх те. Эсвэл нэгэн хэм байх. Энэ талаа нь бол таны мэдрэмжэндээ бол тийм явцгүй санагдана. Тэгэхдээ яг оргиороо бол зөндөө адил явдалтай болцсон. Зарим хүмүүсийн талаар гэдэг штэ. Мэдгүй тухайн үед нэг тийм явцгүйс яг сүүлд нь бодсоостай алж исэн байлээ гээд. Яг тийм 7 хоног бол ер нь таны хувьд бол байх болно. Тэгээд энэ дээр бас нэг ганц харж ирэх хэдий юмнууд байгаамаа. Айхтар их тийм аливаа ингээ асуудал яадаг хүн дээр сууж аваад хэрэггүй зүгээр яг сайхан гаргалгаар нь чиглүүлээ те. Аргыг олъё. Тэгээд нөгөө талаасаа бас яг бурхан ингээ өөрчн боломжуудыг өгөөд бөгж байгаа бол яг үгүй гэж хэрэггүй. Яг жоо ядарч юм уу хүсэхгүй ч болно шүү дээ. Гэхдээ үгүй гэж нь бол хэрэггүй зүгээр сайхан үр дүн л өөрөөсөө гаргачих заяа. Тэгээ явж байхад бол дараа чи юмдаа бол айхтар сайхан байх юм биш үү? Одоо энэ харалтаа. Үүлнээс гар гарч ирээд одоо аяг өгч штэ. Гэтэл мань хүн бол гээд энэ аяа бол байнга бас байхгүй. Энэ аяг одоо энэ гар бол байнга байхгүй. Аяг байсан дээр нь бол та тухайд шууд логикод байгаа шийдвэрийг гаргаад хийчихсэн. Таны хувьд бол энэ талаад маш зөв юм аа. Боломж гарч ирвэл шууд энэ талаад алдаж болохгүй шүү гэдгийг танд сануулж байна. За харин гаргалгааны нэрвчсэн хөтөлбөрөө одоо орцгоё. Тэгэхээр ингээд эхний үзэр маань аягны хаан. За хөзрийг ажиглавал нэгэн баатарлаг царайтай гэлтэн жигтэй нэгэн хаан ингээд аяг барьсан байна штэ. За юу гэсэн үг вэ? Энэ одоо таны мэдийн талаар ер нь ийм мэдрэмж талын юм чинь амар жирийн үе бодвол айгүй давгүй байх юм. Дээр нь ер нь нэг юм та энэ үс сонсон хүн та жоохон одоо гэдгийг юмны хойно орчих гээд хүмүүст нь хэлээ та тэр хүний жоохон жаах гэдэг бол одоо биелүүлэх гэдэг бол энэ талаар ер нь бүх юм таны хүснээр ялангуяа мэдрэмж тал дээр ууг нь таны хүснээр байх юм байна. Тэр боломж угаасаа бас танд гарч ирж байгаа юм байна. Одоо тэгээд хүмүүс сайхан зөвлөөд одоо хүмүүсээс тааш сайхан зөвлөгөө аваа те их гоё ингээ байж чадах юм байна гэж ингээд гарч ирж байна. Энэ чинь тэрсний хүчээр одоо юу гэдэг таны мэдрэмжийн энерги аврагч энэ талаад огцом ихсэх учраас хүмүүс энэ рүү орж зөвлөгөө аавн давхар таавас ингээд хүмүүсийг харах гэсэл ер нь өөрийгөө хараад би ингэстэй тэгстэй гэдгийг мэдчихнэ. Нэгсэндээ бүх зүйл дээр таны мэдрэмж тал дээр их хүчтэй байна. Давхар зүрх сэтгэлийн энерги чинь аюу өндөр хүчтэй байх юм байна гэж одоо энэ ингээд гарч ирж байна. Хоёрдугаарт ийм учраас та ер нь энэ 7 хоногт одоо хүн тал дээр за хүнээ болий. Ямар яг мэдрэмж нь гэхдээ жоохон ядарна аяг нэлээ. Ингэж их байх жоохон ядардгийг. Гэхдээ өстө гүрэж ягаад уг нь гараасаа ямар нэг юм гаргын шийдвэр гаргахыг гэвэл их зөв шийдвэр гаргана гэсэн. Ялангуяа ад зэвэзүү байх учраас тань дээр аюу айтайхан тийм одоо шийдвэр чинь туслах хүмүүсийг оруулж өгөх болно. Бити өөр дээрээ уучлаарай. Бити өөр дээрээ ингээ жоохон эмордаг ч юм уу эсвэл хэлэлцэж битээ бодоорой. Танд яг үндэ чадвар чансаа бүх юм нь байгаа. Азан ч гэсэн энэ талаар ивэж байгаа. Яг хөө таны жоохон одоо сул тал буюу мэдрэмжээр ч жоохон унгаах гэж хүмүүс үзнэ. Эсвэл амьдралч одоо хувь төрч гэсэн үзэж байна. Ийм нөхцөлд нэг юм за учиргүй одоо супермен шиг явах нь хайшээ.
Гэхдээ бас нэг ийм ядарсчихгүй бас нэг аргалтлаа явчихад бол таны хувьд ихтер үе гарч ирнэ гэж одоо ингэ гарч иж байна. Хоёр дахь нь дөрвөн зоос. За ингээ хардаа юу гоц юу гэдэг вүлээ. Нэгэн мод одоо дөрвөн зоос барьчихсан одоо ингээд тэр зоосуудыг хадгалчихсан маягтай байна штэ. За ийм байгаамаа. Энэ 7 хоногт бол ер нь олон юмыг амжуулъя ингэж хийх шаардлага байхгүй. Хүсэж байгаа зүйлийнхээ талж хийсэн болно. Гэхдээ угаасаа чи нэг хүнд нэг юм амар хөдөлдөг үе гэж байгаа хөдөлгөхгүй юу гэж байгаа. Яг хөө таны хөдөлдөг үе мөн ч гэсэн танд яг үнэ одоо айхтар тийм хүч тамир тэнхээ яадаг гэдэг юм бол бас нэг тийм айхтар их бас байхгүй байх шиг байна. Бас жоохон тийм гүрийсэн маягтай ер нь энэ хэсэг сонсог хүнтэй жоохон гүрийсэн маягтай мэдрэмжүүд жоохон яваад ирнэ гэж гарч ирж байна. Тийм нөхцөлд бол та заавал амар тийм дайны дэлхийн баатар болоод хамгийн амтны төсөөнд бол аварж хамгаалаад явах шаардлага байхгүй. Зүгээр л хийх юмаа хий, үр дүн гарга, хамгийн чухлаа хий. Бүгдийн биш. Хамгийн чухлаа хийгээ явахад маш одоо аюу айтайх юм байна. Дээр нь яг нэг хий гэсэн юм а тогтвортой. Заавал одоо нэг өдрийн дотор дуусна биш. 2 өдөр байсан ч болно, 3 өдөр байсан ч болно, 4 өдөр ч байсан болно. Тогтвортой бөгөөд хамгийн чухлаа та энэ 7 хоногт ер нь хийх ёстой. Тэгэд ялангуяа болж үл хүмүүсийг гоох ч юм уу хүмүүстэй харилцах байвал бас их үр дүнтэй юм а гэж гарч иж байна. За одоо харин энэ 7 хоногт танд орг төсөөс юу гэж зөвлөсөн байна харцгаая. За одоо бууж өгөлтийг хүлээж авах юм аашаа гэж одоо Монгол руу юу гэх юм. За гол утга нь юм байгаа юм. Одоо ямар ч асуудал алга яг зөвөр нэг хувь тавилан өөрчлөлт тийм гой үеийн үрийг нээж өгч байна гэдэг. Бид нар одоо бодъё л та. Тариа бол бас нэг сайхан биш шүү дээ. Гэхдээ үр дүнтэй аюул сайхан үний бий гэдэг те. За массаж зээгүнд бас нэг сайн биш. Яг ярил бид нар одоо массаж бодоод үзээрэй. Хүнээр аюул тийм зөвшөөрөлтөөр одоо задуулж байгаа, барилдуулж байгаа юм билээ шүү дээ. Тэр чинь яг хаа тохой дайвар өвдөөл ёо гэдэг хэрэг дараа нь би хамарсан байдаг. Яг тэрнтэй адилхан зүйл нэгсэн таны энэ 7 хоногт бол болноо. Жохон ядаргаатай, эсвэл жохон төвөгтэй ч юм уу болно. Гэхдээ эцсийн үр дүнтэй маш өндөр үр өгөөжтэй сайн зүйл байх учраас ямарваа нэг зүйл болоход айхтар битгийгч хүнээр цоход аваад яана энэ эсвэл ядаргаатай гэж битгий цохож аваарай. Жохон чухал зүйлээр нь гүрий тэл болоо. Харин за энэ 7 хоног харин юу болохгүй, юунаар хамгийн анхаарах вэ? Харъя. Урам хугарал. За яалчгүй одоо юу гэдгийг таны энэ 7 жоо сорилын хувьд бол урам хугарах, сэтгэл санаа чинь жоохон докторгүй байх, гомдох одоо тийм юм нэхэх тийм жоохон юмнууд танд байх гээд байна. Энэ мэдрэмжээ дарж жоохон дарчхад бол их буруудах юм байхгүй. Зарим хүмүүс одоо нэг огтуул гэдэг чинь нэг юм зөв чамаар хар уураад ингээд яг жоохон тийм үе бол таны хувьд энэ 7 хоног жоохон байж гээд байна. Шалтгаангүй ч юм уу жижиг сажиг юм дээр жоохон уур хүрдэг ч юм уу жижиг сажиг юм дээр жоохон ядардаг ч юм уу те. Тогтворгүй байдал энэ 7 жоохон орох гэдэг учраас өөрийгөө бодол одоо сэтгэл мэдрэмжийг сайхан дүгнээ, цэгнээ би ер нь юунд дэр одоо яагаад гэдгээ бодоо явчихсан таны хувьд маш өндөр өгөөжтэй байгаа шүү гэдгийг хэлчихье. Хүний угаасаа юу гэдгийг гоё бэлэг өгөө тэгээ сордгийг. Ер нь зүгээр бэлэг өгөө бас ховор шүү. Ер нь л тодорхой жоохон сорилын сайн болон муу аль аллаас нь байдгаа гэдгийг та бүхэн маш сайн анхаараарай. За ингээд эхний өдөр манд дуслаа. Хөдөлгөөлөлт таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлалаа болно. Надад гүйлгэний утган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна те. Тэрийнхээ талаар сайхан бичээ явуулвал тэр жинлээ сайхан манифест хийгээ залбирлуудад өрөө төрөх болно. Тэгэхээр та бүхэндээ хамгийн сайхан хүсье өрөөе. За тэгээд уулзаж үзүүлэх хүмүүс байвал холбогдоорой. Хүмүүс юу гэдэг шүү. Заавал өөрөө бүхний туусгана гэд хийнгээд гүрэх шаардлагагүй шүү. Тусламж авах нь тусламж авч агаарай. За ингээ хоёр дахь өдөр лүгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань зоосны хатан. Хөзрийг ажиглавал одоо нэгэн сайхан эмхтэй хатан те одоо зоос гарчихсан нэг талаас санаашран өөрөлтөө нөгөө талаас аргыг олондоо гэсэн том зургаараа бодондоо гэсэн баяртай одоо чулуун синтетээ сууж байна. Энэ 7 хоногийн хувьд бол их гоё. Нэг талаасаа өөрөө чинь үнэхээр тийм шаардсан ялангуяа санхүү ч юм уу толгой ажиллах юмнууд дээр те урт хугацааны юмнууд их
толгой хайсуулсан одоо тийм боломжууд гарч ирсэн ер нь нэг тийм жоохон ачаалалтай ядаргаад баг зэрэг орж магадгүй. Тийм талын юмнууд өөр төр чи их байна. Дээр нь хийх юм байна. Давхар хүний төлөө хийх юмнууд байна тийм. Ядж чад энэ хүлээ сонгосон хүнтэй бас ер нь нэг юм хүний төлөө бас хүмүүс ингэ сайн байвал хүний юм хийгдэх гэсэн бас хүн болж аваа сайн гэж бодд юм шиг байна. Тэгэхээр тэр тал дээрээ буюу эхлэлийн ээлжинд өөрийн чинь ажил төрөл бас хийх ёстой амжуулах ёстой юмнууд боломжууд гарч ирж байна. Хоёрдугаар бас хүний төлөө бас жоохон юм хийх одоо зүйлсүүд орж ирээд жоохон хийх юм ихтэй, төлөвлөх юм ихтэй байна уу гэж нэг талаас ингэж гарч ирж байгаа юм аа. Нөгөө талаас одоо энэ 7 хоног таны хийх одоо шийдвэр гаргалт, ажил төрөл юмнууд ер нь айгуу тийм практикал буюу хит ингээд амар ниссэн биш. Эсвэл хит бас тийм санхүү яснаас айгуу тийм байж бүх юм байж болох үс. Гэхдээ бас нэрээ бас ч дажгүй юм гэж боддгоо зүйлсүүд л одоо шийдвэрүүдийг бол та гаргаад явах юм байна гэж гарч иж байна. Гол за 3 дахьын хувьд энэ чинь хатан. Тийм учраас одоо бас хүнийг ингээ сайхан халамжлаад, хүн туслах юмдаа туслаад, ялангуяа бас тийм хайрт татны хүмүүсээ сайхан туслаад одоо халамжлаад явах одоо үйлдэлүүд их гарах нэ гэж энэ талаар гарч ирж байна. Тэгээд энэ дээр ийм байт юм аа. 3 юм анхаарах хэрэгтэй. Яг нь ийм юм болно гэж байгаа ч гэсэн танд яг үндэл анхааруул дээр шүү гэж байгаа юм. Одоо тэр тал дээр одоо ууг нь бол би түрүүлсэн шүү дээ. Тийм юм болоо гэж байгаа ч гэсэн энэ 7 оны одоо энэ үзрийн хувьд бол надад ингэж битрэгч байна. Та энэ 7 хоногт энэ 3 зүйл дээр илүү сайн төвлөрвөл таны одоо энэ 7 оны үйл явц аюу өндөр үүдэнтэй гарах юмаа гэж байгаа юм. За саяны хэлсэнчлэн олон зүйл ажил төрлүүдээр аюу сайн төвлөрөөрөө нэгт хоёрдугаарт бас гэр бүл дотны хүмүүсээ сайхан халамжлаад ойр байгаарай. Гуравдугаарт том зургаараа бас ямиг хараад хийгээрэй. Тэгээд сүүлд нэлэхэд одоо ямарваа нэг боломж гарч ирж байгаа нөхцөлд шууд юу яарай. Юу гэвэл ингээд дайрч ороорой гэж гарч иж байна. За харин 2 дахь хөзөр маань 7 сава. За хөзрийг ажиглавал одоо юу штэ нэгэн залуу одоо өөрийнхөө саваа барьчихсан бусдын саваа ингээд савнаас өөрийгөө хамгаалсан те. Гэтэ их тийм зүдэрсэн маягтай одоо байна. Одоо энэ хөзөр бол бас одоо айлч утгаараа бол сайн ч үж болдог, муу ч үж болдог. Гол утга нь юм байдаг юм аа. Одоо юу гэвэл өөр дээр чинь нэгсэн энэ лоо жоохон ачаал орж ирнэ. Давхар өөрийгөө бас жоохон хамгаалах тийм өөрийнхөө үзэл бодлыг өөрөө хийж байгаа зүйлсээ те. Хамгаалах тийм одоо хэрэгцээ шаардлага тулнаа. Энэ нөхцөлд яах нэгсэн амьдралаас өөдөр чинь нэг талаас бол өөдөр чинь үнхээр гоё тийм боломжийг оруулж ирж байна. Хийж чаддаг бүгдийг хийгээрэй гэдэг. Энэ бол зоосны хатан. Нөгөө талаас бас өөрийгөө хамгаалж чадах уу те өөрийнхөө үзэл бодлыг итгэж үнэмшлээ ингээд хамгаалаад сөрөм төсөөлөө зогсож чадах уу гэж чинь бас ингээд асууж үзэж байгаа зүйл одоо ингээд энэ 7 хоногт болох юм байна. За энэ тэгэхээр яа гэсэн үг вэ? Хүмүүсээ жоохон хэрэлдэг ч юм эсвэл хүмүүс өөрөө чинь одоо хийж байгаа амьдралын юу ч нь асууна. Энэ нөхцөлд хэрвээ та үнэхээр яг өөрийгөө зөв явж байгаа, ажил төрж сайхан бүтэж байгаа тийм байгаа бол шууд өөрийгөө одоо үйл бодол хамгаалах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл энэ чинь зарим тохиолдолд хүний амьдрал дээр юу болж ирдэг юм. Хүний итгэж үнэмшлийг одоо явж байгаа зүйлсийг сорддгийг. Яг үнээр энэгээр ингэ явах нь зөв буруу юу гэдэг. Яг тийм зүйл энэ 7 хоногт болж магадгүй гэдгийг нэгсэндээ танд одоо сануулж байна. 1. За хоёрдугаарт одоо бас яг өөрийнхөө хийж байгаа зүйлсээ бусдаас хамгаалах, бусдаас өөрийгөө бас одоо яг би энийг хийж байгаа учраас юу нэг хэрэггүй шүү гэдэг. Нэгс нь та яг хийж байгаа зүйлс бас эрсдлийн тоодч үзээрэй. Ямар хуу бас эрсдэлж яаж болох вэ? Ямар хуу бас тийм аюу заналгадаас орчиж болох вэ те? Тэр талаа айл талаас нь харуул одоо энэ 7 хоногт бас зөв байна шүү. Бас жоохон жижиг сажиг сорил орж ирэх магадлал өндөр байгаа учраас одоо эрсдлийг бодож үзээрэй. Ер нь аль салаад харсан энэ 7 хоногт бол одоо сэтгэхүй болон бие махбодын аль алийнхаа тийм ачаалтай ядрах 7 хоног бол байна. Хамгийн гол нь энэ хамгаалах юм сайхан хийгээд хамгаалж чадвал танд бол их гоё өндөр үр дүнтэй 7 хоног байна гэж одоо ингэж гарч иж байна. За харин одоо
гаргалгааны наривч зөвсөд рүүгээ харцгаая. За эхний хөзөр маань одоо Савааны хаан. За хөзрийг ажиглавал нэгэн одоо их тийм сүртэй дайчин маягийн хаан байж тээ. Хойно гал малж асцсан пай газраадаг шиг. Юу яана? Амьдралаа та жоохон том зургаараа харна нэгт. Би яг юуны төлөө, яах гээд, хэний төлөө, хаашаа, хинтээ яваад байгаа те. Тэрийг та ер нь бодож үзээд айгуу тийм ухаалаг шийдвэр гаргах үе амьдралч нь ирсэн байна. Ялангуяа энэ төлөө харах. Энд чинь харалтаа суудсан байгуул. Суудсан яг боддог үстэй. Яг тэр шиг ер нь би ингээ яг хаашаа яах гэдэг гэдгийг нэгдүгээр бодох ёстой. Хоёр. Энэ 7 хоног та ер нь одоо яг таны амьдралын толгойч нь хаана явна вэ? Нэг л нэг тийм жоохон толгойгүй яваад байгаа юм биш үү? Ахируу тийм яваад байгаа бол одоо жоохон толгойтой яваа. Яг юуны төлөө те? Яах гэж амьдралаа гэдгийг бодож үзээд тэрний төлөө жоохон тэмцээрээ гэдэг зүйлийг энэ 7 танд хэлж байгаа юм аа. Тэгээд зүгээр тэмцэвч бүр яг шийдвэр бат зоригтой шийдвэрийг гаргана. Одоо манайхан ярьдаг штэ. Улс төрийн зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна гэдэг. Улс төрийн зориг гаргах хэрэгтэй гэдэг шиг яг таны хувьд бол хувь хүний зориг хэрэгтэй байна. Хувь хүний зоригтой шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Би яг ингэж явна. Эний төлөө яг хүнээс би зөвлөгөө сонсно. Гэхдээ би яг хүний төлөө одоо хүнээр ингэж тийм амаар явахгүй гэдэг шийдвэрийг та энэ 7 хоногт гаргаач гэдэг зүйлийг тань дээр эхний хэлж нэгт ингээд бас танд санал болгож хэлж байна. За нөгөө талаас ер нь юмыг танаа тийм болгоё, бүтээе, гаргалгааг нь олъё, ингэж хийж явах нь танд маш хэрэгтэй байна. Танд бол одоо айгүй тийм зоосны хатанд дээр, савны хатанд дээр ихтэй айгүй тийм гоё балансаа барьсан зүйл энэ 7 хоногт гарч ирж байна. Энэ ер нь цаашаачсан бас хэдэн сардаа явах байх. Яагаад вэ? Зоосны хатан бол юу гэдгийг гоё үзэр. Ихтэй их тийм тайван бодсон. Далаалтан зөөлө хэрнээ буултан чанга. Нэг хайхтад тийм орилж ирлээд ингэж ярихгүй ирнэ. Яг хийгсэн юм хэд. Госнаа гэсэн бол госцлохгүй юу. Яг тийм хөзөр дээр сайн төлөвлөдөх хөзөр дээр маш сайн үйлдэлийн хөзөр буюу зоосны савааны хаан. Энэ бол цэр үйлдэлийг хийдэг давхар одоо нэг юу яадаг. Гаргалгаа үлээ санаачлагтай хөзөр байхгүй юу. Яг тийм санаачлагыг бол энэ 7 та амьдрал дээр аваач гэдгийг тэнд сануулж байна. Хоёр дахь нь за савааны хүлэг ваатар. За энэ чинь 7 саваа дээр гарч ирсэн байгаа гаргалгааны хөзрөгээд. За юу яана? Дахиад одоо та амьдралыг хоёр өнцгөөс харна гэсэн үг. За энэ чинь ингээд амьдралдаа зөндөө юм болоод бас ядрахтай ядаад ачааллаа аваад ирэхээр хүннийг бол амар эмордог. Амьдрал хаяа хэцүү юм бэ гэдэг ч юм уу. Эсвэл ёо энэ сайхан 7 хоног байна. Энэ чинь бас тэ ачаалттай байна, хийхэмтэй байна, адал явдалтай байна, өөдөх зав алга. Таны нэгсэндээ хоёр дахь өнцгөр буюу илүү гоё оптимист юм эерэг өнцгөөс нэгдүгээр бүх юм хараач. Хоёрдугаар ер нь таны амьдралд бас ингээд сайн сайхан юм яг үнд бол болоо явж байгаамаа. Тэгээ амар тийм учиргүй хараад явал яа гэдэг юм гайгүй. Харин одоо ачааллаа гэдэг юм бол яг үнд муу зүйл биш байхгүй юу? Тань чинь бас боломжууд өгж ийн зөндөө гоё штэ. Энэ нөхцөл та илүү тийм гоё талархаж яваад илүү хөдөлгөөнтэй байгаад чинь бурхан санаас өгсөн боломжуудыг бүр сайхан ашиглаа явбал таны амьдрал ер нь ойрын хэдэн сарлгүй энэ 7 хоног ч юм уу те их өндөр үр дүнтэй байх юмаа. Заавал нэг тийм нэг одоо бурхан багшийн хэлсэн зүйл биш ээ. Эсвэл одоо хамламын багшлам ахламын хэлсэн үг болгон зүйл биш үү дээ. Таны ч бас зүв байх үе байна. Зүв байгаа юм бодсон байхад бол таныг амьдрал өөрөөрөө хамгаал гэж одоо хэлж байна. Хамгаалахын нөхцөлөө зүгээр нэг юм зодоолоо зохиолоод өвдөөгөө гэдэг нэг юм баг хот ингээд менежер зодоод хийдэгсэн шүү дээ. Нэг юм сонир бацаа ингээд аймагт одоо зохингууд юм эсвэл нэг юм болгоод нөөхөн нэг тийм одоо том нөлөөс гаргаж ирээд өвдөөгөө гэдэг үссэн шүү дээ. Яг тийм байж болохгүй. Яг тэрний өр зүрх гусдаг ч юм уу илүү тийм зоригтой шийдэмгий чанга үйлдэлийг тань хийгээч гэдэг зүйлийг одоо хөзрөөс хүсэж байна. Тэгэхээр энэ 7 та яг тийм байхад бол танд их гой боломжууд их гой тийм үр дүнүүд гарах болно. За харин гаргал одоо орог төзөр дээр юу гэж гарсан байна харцгаая.
Уг нь таач их гоё энерги хүн биш үү? Одоо элбэг байдал бол миний төрхөөс эхлүүлээд би бас авдаг зүйл байсан гэж гарч ирж байна. Яг мэдээж хүн л бас үргэлж юм их одоо элбэг ажиглалаа байна гэж юу байх вэ? Одоо яалчгүй л амьдрал нэг юм оюутан болоо гороод ч юм уу эсвэл 10 жилийн 3 жил үе байгаа шүү дээ. Тийм учраас одоо юу гэдгийг энийг яаж авах вэ? Юугаар авах вэ гэдгээ хүн хамгийн гол нь маш сайн мэддэг байх хэрэгтэй гэдгийг. Тэгэхээр энэ хүсэлтийг нэгжилж байна. Таны амьдралд ингэ гой боломжууд орж ирнэ. Сайхан яах зөндөө юм орж ирнэ. Та гол нь яг ямар хуу нөхцөлтэй яаж хийх юм? Яах вэ гэдгээ мэддэг байхад бол таны амьдрал их гоё явах болно. Та нэг тийм ингээ ерөнхий явах биш. Яг тийм тас тус хийсэн өөрөө хаашаагаа мэддэг, хүмүүсээ зөвлөгөө авдаг юм яг өөрөөрөө толгойгоо шийддэг тийм явхад бол таны амьдрал их гоё элбэг хүссэн чиглэлд хүрээдэг, хүмүүсээ сайхан уус дотносд тийм гоё байх юм а гэж одоо хөтөлбөр гарч иж байна. За харин ер нь юу болохгүй? Яг одоогийн нөхцөлд таны амьдрал нэг тийм юмыг өөрчлөе, эсвэл хүнийхээр яа, эсвэл тийм байх яг хэрэггүй байна. Та яг нэг замаар явж байгаа. Яг хүнээс яг үг сонсно. Гэхдээ амар тийм тэр хүний заасан замаар, Лений заасан замаар урагшаа монголчуудаа биш. Бас байж болох юм байж болно. Тэрээс яг тийм огцом гинти өөрчлөлт бол яг одоо танд хэрэггүй. Яагаад чинь зоосны юу гарч иж байгаа юм те? Хатан гарч байгаа юм. Зоос гэдэг хөзөр бол өөрөө одоо модны үртэй адилхан байдгийг. Тууштай, гэхдээ удаан. Тэгмүүд тэрэн дээр чинь одоо бүр тийм тууштай батанууд оруулдаг бол савааны хатан. Савааны хатан хаан бол тэгэл нэг шатаж дуусан тустай бол юм тийм байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан таныг бол одоо өөрчлөлт битгий автаарай. Зөв яг өөрийнхөө юм яваарай. Нэг тийм шарын шараад улааны харж одоо ураад байх юм байхгүй шүү гэдгийг тэнд санаж байна. За ингээд эхний хоёр дахь хөзөр манд дууслаа. Хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешныг маш баярлах болно. Тэгээ мөн гүйлгийн нутган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө тэрмүүжин гэдгийг бичээ явуулвал тэр төлөө сайхан манифест хийгээ, залбирал төлөөд өрөө төрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өссөн өрөө. Тэгээд одоо уулз үзүүлэх хүмүүстэй холбогдоорой. Тэгээд юу ягаарай. Яг ийм гоё болж байгаа нөхцөлд өөрчлөлт ороод замаас ухруулж тийм юм шүү тэгээд. За 3 дахь хөзөр лүүгээ одоо орцгоё. За 3 дахь хөзөр маань хиперонт буюу хамблам. За нэг хөзөр одоо хөзрийг ажиглавал те нэгэн хамблам одоо их буянтай, царайтай, тийм гоё өвчтэй хамблам сүсгтэй олондоо ингээд айл дөрөө айлдж байна. За юу гэсэн үг вэ? Энэ 7 хоног маань таны хувьд хит хитийн гоё юм болно. Эхний ээлжинд ерөнхийдөө хамтлагч бол шашны их том мяндагтай штэ. Тэгэхээр өөрийгөө бас одоо шашин, аура, энерги, чакрагаар жоохон янзлаа засаад бас жоохон гандаг хийдэр явдаг гэсэн үү? Сүм христийн одоо тэр сүм мөр явдаг гэсэн үү те? Жоохон тэр тал руугаа явж өөрийнхөө энерги, аура жоохон цэгцлүүл аюу дээр юм биш үү гэдэг утга санааг нэгснээр тэнд эхний энэ хөцрөл хэлж байгаа юм. Хоёр дахь нь хамблам сүсгтэн олондоо тэгээд айлдвараа болж юм юу зааж байна. Одоо та энэ 7 хоногт их яг өөрийг гэсэн тийм сурыг гэж бодсон одоо шинэрхтэй зүйлс одоо юмнуудаа одоо мэдлэгүүдээ та энэ 7 хоногт авахд их зөв үе байна. Бараг угаасаа тэгж таарах байх. Тань дээр одоо энэ 7 хоног их одоо их юм мэдсэн, сурсан, бас ухаарсан тийм 7 хоног болох учраас одоо 7 хоногийн сүүлхэд ер нь энэ сар эхлээд та их гоё тийм ухаалаг бүр нэг тийм техникийн баг мэдрэлээс нэмэгдэж байгаа юм гэмээр л та баг болох байхаа гэдэг хөзөр эхний одоо энэ үзээр гарч ирж байгаамаа. За 3 дахь утга нь ер нь чинь одоо багш шивийн харилцаа бас тэгээд нам зам хураад байна штэ. Тэгэхээр энэ 7 хоног таныг одоо бас хүмүүстэй илүү ойрхон байх, харилцаа холбоонд ойрхон байх те холбоо одоо сүлбэ гэдэг шиг шин танилтай болох давхрыг ингээд таны хийхийг хүсэж байгаа зүйл төр чинь туслах тийм хүмүүс бас гарч ирэх юм байна гэдэг л одоо энэ л тэгээд гарч иж байна. За сүүлийн утга нь гэвэл
ерөнхийдөө энэ 7 хоног таны хувьд их тийм сүнслэг, гэгээлэг тийм аюу айтайхан 7 хоног болно. Энерги цэвэрлэх, хөдөө модоо янз ууланд гарах тийм тал руугаа ер нь таныг их гоё чиглүүлж байна гэж нэг талаас ингэж гарч ирж байна. Хоёр дахь хөзөр бол 400-ос. За 400-ос бол мэдээж ойлгомжтой. Чинь харж аваас тэнийг юун дээр нэгэн залуу бүх ингээ зоос мос өөрийгөө хаачихсан би энэ хүнд өгөхгүй гэсэн байдалтай байж штэ. Та энэ лоо жоохон 2 3 утга бол байгаа. Эхнийх нь энэ лоо та жоохон баг зэргийн санхүү юм дээр жоохон сандрах магадлал бол жоохон байгаа. Энийгээр бүтээжсэн энэ л болж босноо. Энэ л ихвэл яахсан гэсэн гээд. Гэхдээ тэр чинь бол ер нь нэг юм гайгүй бол орноо. Та манифестос хийх хэрэгтэй байна. Манифестаа хийж чадвал таны бодсон сансан зүйл аягүй их гоё бүтгий юм байна гэж нэтлэгцэн гарч иж байна. Хоёр зоос хоёр хөзрийн нийлсэн утгыг харуул. 1. Хоёрдугаарт та ер нь энэ 7 хоногт бас санхүүдэл дээр ч юм юу тал дээр олон юм зэрэгцүүлэхгүйгээр яг нэг цөөн хэрнээ үр дүнтэй юм яг бүтээнэ гэж явбал аюу өндөр үр дүнтэй байх юм байна гэж ингэж гарч иж байна. Тэгэхээр ямиг ойлгоорой. Тань нэг тийм олон юм бүтээгээд лаг алж чадж байгаа тийм Instagram Facebook зураг хийх нь биш. Яг үр дүнтэй цөөн үдэн зүйлсийг хийх нь танд илүү өндөр үр дүн өгөөжийг өгөх юмаа гэж ингэж гарч иж байгаамаа. Дээр 4 зоосны хамгийн гоё утга бол тогтвортой байдал буюу stability. Та нэг тийм энэ 7 хоногт амар тийм гинт баяжиж юм эсвэл те бөөрөө зараад лаг баяж юм гэж гисэн тийм тэнэг юм хийхгүй шүү. Яг таны практикал байж болох үз бодит үр дүн ойрын хугацаанд гарч ирэх үз ерөн зүйлсийг хийвэл таны амьдрал энэ 7 хоногт бол их өндөр үр өгөөжтэй юм байна гэж бас ингэж гарч иж байгаа юм аа. За тэгээд ингэж харахаар юу гэдгийг эдийн засаг, санхүүгийн чөлөөтэй байдал, гой зүйлс таны амьдралд ойрхон байна. Гэхдээ хоёр зүйл хэрэгтэй. Нэгт яг батарааны энэ л хэлж штэ. Тэрний эхлэл энэ л байж болно. Гэхдээ хоёр зүйлийг анхаарай. Танилтай бол талын чинээ. Яг ажил төрөл хийгээд гоё явъя гэж байгаа бол та яг танил тал, найз нөхөд, ажлын хамтрагчтай та сая зөв олох давхар олон тул та энэ л сайхан манифест хийвэл их гоё хүмүүс гарч ирэх болно. 1. 2-дугаарт яг юм хий бүтээ гэсэн яг цөөн хитэн суур зарчмууд нь байвал таны амьдрал энэ 7 хоногт бол их гоё өндөр өгөөжтэй байх юм байна гэж гарч ирж байна. За харин гаргалгааны наривчсан өсөр дүргээ орцгоё. За 3 сава. Яалч таны амьдрал зөв замаар явж байна. 7 хоногч хамгийн байж хаадсан. Энд чинь хардаа 1 хүүхэн ойд агуудын гэрэл дагаа явж штэ. Энд чинь гэрэл тасар аваад гарцандаа орно. Юу гэсэн үг гэхээр таны явж байгаа зам зөв зам. Гэхдээ нэг хэсэг та үлгээр тийм ганцаараа ч юм уу бас хичээх үе гарсан юм шиг байна. Гэхдээ тэр нь болоод илүү тийм хамт олноороо бас бөөнөрөө тийм хичээх хэрэгтэй. Ядчил хамтрагчтайгаа тийм зөв хүнийг олох хэрэгтэй гэж байгаа юм. Зөв хүн чинь энэ 7 хоногт ер нь гарч ирэх магадлал байгаа. Яаж вэ? Нэг бол өнгөрсөн эсвэл ирээдүгээс хуучны танил ч юм уу тухайн үед боломж гараагүй зүйл гарч ирдэг ч юм уу. Эсвэл яг цоо шинэ хүн аюу айтайхан нэг тийм заримдаа нэг хүн гарч ирдэг штэ. Ажил үйл заавал тийм хүн гарч ирэхээр хайр төрж явах уу? Ажлын тал дээр гар нэлдэг. Тэгээд тийм юм харах тусмал тийм хайр хүрээ сараад болдгоо. Тэгээд юм цуг хийх үнэхээр сайхан гар бүхэн сайхан бүтээд огтохоод тийм хүмүүс үүдэг штэ. Тийм хүн энэ 7 хоногт гарч ирэх магадлал байгаа шүү гэдэг зүйлийг танд хэлж сануулж байна. За 2 дахь энэ чинь утга нь юу байгаамаа? Ер нь та бас хамаг юм амьдралаа юу руу явж байгаа юм? Хаашаа явж байгаа юм? Тэрийг та бодож тэр танд л тийм гоё энерги хүч нь машинаар явж байгаа бол 40-50 км хурд явж байгаа гэдэг чинь сайхан энерги аврал байна. Яг та тэрийг зөв тийшээ замжуулаад чиглүүлээ явах нь таны амьдралын
одоогийн төсөл хамгийн үр дүнтэй юм аа. Тэрнээс огцом зогсоод өөр мэдчих юм уу? Эсвэл огцом ирдэг ч юм уу? Тийм хэрэггүй шүү. Яг одоо явж байгаа замаа өргөжлүүлээд гаргалгааг нь болгоё бүтээгээд явах нь танд өндөр үр дүнтэй юм шүү. Илүү ирээдүгөө харж энийг ингэ сайжруулж тэрийг ингэж яа гэж явах нь танд маш зөв юм а гэдэг зүйл ингэ гарч байгаа юм а. За хоёр дахь үзэр шидтэн. Одоо эн чин заавал одоо юу штэ дөрвөн зоосны гаргалгааны үзэр шидтэн. Заавал нэг тийм хатуу ширүүн барихгүй давхар одоо хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн гэж ярьдаг. Уян хатан байх үедээ уян хатан байгаад сурах юмаа сураад бас хамгийн гол нь ингэж хэмээ хийх гээд байгаа те. Яг хийх гээд байгаа гол утга учир нь юу юм? Энийг хийсээр танд ямаргүй үр дүн гарах юм. Тэгээ тэр чин цаашаа яах юм гээд айгүй олон талаас нь бодмаар байна. Ер нь та нэг юм асалтууд нэг юм зөв юмны үзүүрээс барьж чаддсан байх энэ өдрөөс авсан хүн та. Гэхдээ тэрийг яг цаашаа яаж ахиулах вэ те? Яаж гар бараа бууг барих вэ гэдгээ та нэг л тийм мэддгүү төөрдөг юм уу гэсэн юм байгаад байна. Тэгвэл энэ талаар та одоо бүр яаж өөрийнхөө ажил төрлийг ур чадвараа сайжруулах уу? Яаж өөрийгөө төвшин нэмэх үү те? Яаж ингээд ямарваа нэг юм хийхэд аюу өндөр үр дүнтэй байх вэ? Тэр талаасаа та суралцахад бол танд одоо их гоё үр өгөөжтэй юмны эхлэл болох юм а гэж ингээд гарч иж байна. Төгсгөлд нь та яг юуны төлөө явж байгааг мэдж чадхад бол та их гоё байд юм биш үү гэж гарч иж байна. За харин одоо юу хийцгаая? Энэ 7 хоногт орог төсөж юу зөвлөсөн байна? Харцгаая. За миний амьдралын үнц нь бол одоо би амьдралаа ингээд гоё хардгаас болд юм аа. Таны амьдралыг ингээд харахад бас үр дүнгөөж биш хэрнээ аюу гоё тийм үн цэнтэй үр өгөөжтэй гоё амьдрал ахгүй юу? Та тэрийг нэг л тийм ухаарахгүй яваад байна. Энд чинь хүн болгоны амьдрал өөр. Яг тийм заримдаа Jeff Bezos тэгэл дөнгөж 50 хүрж байгаа л тэгэл дэлхийн тэрвэтэн болж юм. Зарим л яг үүндээ бас одоо хүн болгон тэгж хүрч чадахгүй шүү дээ. Нэгтээ хүний оюун санаанд тэр амьдрал одоо тухайн хүн өөрт нь тийм үн цэнтэй гоё өнгөрч байгаа бол тэгэл болоо ахгүй. Яг тэрийгэ та мэдрэмээр нэг тийм болцсон болоогүй өөр хамтантай өөрийг харьцуулахын оронд таны хувьд те яг энэ одоо байгаа амьдрал чинь яг гоё үн цэнтэй, үр өгөөжтэй, адал явдалтай үхлээ хилээг хэвчж байхдаа амьдралаа эргээ бодоход сайхан байсан тусламжаа хараад инеехүү гэдэг чинь танаас асууж байна. Их бол болж байна. Гэхдээ ер нь бага биш үү гэж ер нь хэлжлээ. Тэгэхээр тэрийг идэвхжүүлэх тал дээр таныг бүр тийм гоё сайн хичээх гэдэг зүйлийг танд одоо энэ талаар сануулж байна. За харин энэ талаар юу болохгүй юунд анхаарах юм? Юу яана? Олон юм хийгээ шалчганаад нэг тийм зүгээр хахад нэг юм хүүхдүүд өгдөг штэ. Зодолчдгоож худлаа нэг юм ам сайтай, ам томтой. Тийм хүүхд чинь нэг тийм байгаад хэрэггүй. Нэг тийм худлаа юм нэг тийм босоод ингээ тэгээ юмаа өөрсдөө эсвэл яаж энэ чадж байна гэдэг юм байхгүй. Таны амьдрал яг одоо үр дүн хэрэгтэй. Жижиг сажиг тэний юм жоохон даад сурмаар байна. Одоо бас одоо яг эцсийн үр дүнгээ тэг холыг харсан өсөд ойрын юм дээр бол нэг тийм шалчганаад эсвэл юм тийм яагаад шаардлага байхгүй шүү. Ер нь зүгээр өөрийнхөө амьдралаа жоохон дүгэн заяа. Тэгэл болоо. За ингээд 3 дахь хөтөр маань дуслаа. Хөтөлбөрт таалагдсан бол лайк дараар, шеэрээр, сабскрайб дараарай. Мөн донешнл маш баярлах болно. Тэгээд тэгээ мөн та гүлийн нутган дээрээ юу хийх хүсэж байгаа ямар зорилготой байна. Юуны төлөө тэмүүж гэдэг бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээ, ерөөлргөө сайхан залбир үлдэх болно. Тэгээд одоо надтай мөн одоо би энэ дараалалаас одоо Монголд 2-3 хоног байна. Тэгэхээр надтай уулзаж сайхан зөвлөгөө авъя. Ингээд хөтөл дэлгүүлэх гэсэн байвал Facebook болон Instagram-аар холбогдорой. Тэгээд энэ хөтөлөөр сонгосон хүн танд тууштай байдал маш чухал байна. Яг гэхдээ олон юм биш нэг зүйлрүүл та сайхан төвлөрвөл үр дүнтэй юм аа. За тэгээд дараагийн хөтөлбөрийн эхлэл дээр уулзцаая.